За бүгдд нь энэхүү бичлэгийг үзэх цаг үеийн мэндийг хүргэе. За та бүхэндээ өнөөдөр ямар бичлэг танилцуулах вэ гэхээр өөрийн төрсөн он сар өдөр цаг байршлын мэдээллээс шалтгаалаад өөрийнхөө профайл түлхүүрийг гаргаж ирсэн байгаа. За энэхүү эхний зурган дээр бол миний гол дөрвөн түлхүүр, амьдралын гол дөрвөн түлхүүр гарч ирсэн. За хамгийн захих нь энэ ногоон болон цэнхэртэй энэ дөрвөн түлхүүрийг бол эхлээд эхний дөрөнд бол уншина. За хамт уншаад ямар мэдрэмж төрж ийн гэдгээ хэлээд дүгнээд явъя. За эхний түлхүүр нь миний амьдралын ажил буюу миний хийх гэж ирсэн зүйл юу вэ гэж байна. Таны амьдрал гинтийн зүйлээр хүрээлэгдсэн байдаг. Чадвараа бүрэн дүүрэн ашиглахын тулд та өөрийгөө болон бусдыг байнга гайхшруулж байх хэрэгтэй. Таны оюун санаа, мэдлэгийг хэрхэн олж авдгийг та мэдэхгүй. Тэд зүгээр л таны хүртгүүд гарч ирдэг. Таны хийх ёстой зүйл бол энэ суут бэлгийг тасралтгүй, цэцэглэн хөгжих таатай орчинг бүрдүүлэх явдал. Энэ орчныг бүрдүүлэхэд хоёр зүйл шаардлагатай. Эхнийх нь мэдэхгүй байх айцтай тулгарх явдал. Мэддэг юм шиг дүр эсэхийн оронд ямар нэг зүйлийг мэдэхгүй үедээ өөртөө үнж байх хэрэгтэй бөгөөд ингэснээр мэдлэг аяандаа гарч ирэх орон зайг нээж өгдөг. Хоёр дахь нь өөрийн болон бусад хүмүүсийн зуршлаас тогтмол зүгтах арга замыг олох явдал. Өдөр тутмын амьдралдаа завсарлага үүсгэж тасалталгүйгээр бүрэн салгах боломжтой газар очих хэрэгтэй. Ийм хүчүүдийг олон болгох тусам амьдралдаа илүү олон санааг уран оруулна. Төгсгөлд нь таны олон өөр санаанууд хэрхэн нэг сүлжээнд холбогдож асар том, илүү өргөн хүрээтэй алсын харааг бүрдүүлж байгааг та харах болно. За эндээс бол айгуу тийм гүн мэдрэмжийг авлаа. Одоо ямарваа нэгэн зүйлийг мэдэхгүй байгаагаа хүлийн зөвшөөрөөд цаашаа одоо суралцах. За тэгэл оюун санаагаа унтрааж шин санаа орж ирэхийг барьж авах. За тэр гоё санаануудыг олж харлаа. Тэг өөрийнхөө тэр суу бэлгийг цэцгэлэн хөгжих таатай орчинг бол би өөрөө бүрдүүлэх хэрэгтэй юм байна. За дараагийн түлхүүр нь миний хувьсал буюу миний суралцах гэж ирсэн зүйл юу вэ гэж байна. Ганцаараа маш хүчрхэг мөртлөө бусадтай хамтарч ажиллаж чаддаг байх нь таны амьдралын сорилт. Бусадтай баг болж ажилласнаар та тухтай бүсээсээ гарах тул таны хувьд маш чухал нандин талбар байна. Цагийн ирэхээр тэр таны хамгийн том давуу талуудын нэг болно. Та дотроос маш хүчтэй чиг баримжаатай нэгэн тул бусдыг сонсгож суралцах нь нэн чухал. Ирэмб шатлалын бүтэц дотор байх нь танд хэцүү боловч дургүй байсан ч түүний дотор ажиллаж сурах хэрэгтэй. Бусадтай хамтарч ажиллах тохиолдлуудыг асуудал шийдвэрлэх тоглоом гэж харах нь тустай болов. Бусадтай тайван амгалан харилцахаас татгалзвал таны суу бэлгийг хэн ч сонсохгүй. Таны санаа зорилго юу ч байлаа гэд хэрэгжүүлэхийн тулд танд дэмжлэг хэрэгтэй. Хэрэгжүүлэх хамгийн сайн арга зам нь аль хэдийн харилцан ойлголт, итгэлцэл үүсгэсэн хамт олонтой ажиллахад оршино. За энэ бол бүр яг миний сүүлийн үед бодож байгаа зүйл байна. Илүү том зүйлийг бүтээж өөрийн бодсон санснаа бусдад хүргэж таньж мэдүүлэхийн тулд ганцаараа биш баг хамт олноор олуулаа илүү алсыг зорих хэрэгтэй гэж маш их бодож байгаа. За дараагийн түлхүүр нь миний цацрал буюу намайг эрүүл байлгадаг зүйл юу вэ гэж байна. Таны мөн чанарт гүн гүнзгий, даяанч чанар бий. Өөртөөгөө байгальд ганцаараа өнгөрүүлэх тогтмол цагийг гаргах шаардлагатай. Хүмүүсээс хол байснаар эргээд бүх хүнийг нэгтгэдэг их үүсвэртэй холбогдох цаг хугацааг таны бие махбод хүсэн тэмүүлдэг. Бусдыг гэх инрэл, нинжин сэтгэл тань байгалаас асар их хүчийг татаж, байгаль их таны биеэр далд дамжингүйх олон сэтгэгдэл мэдрэмжүүдийг боловсруулж хөөж өгөх тусалдаг.
хүн байхыг төвчж чадахгүй. Хит их ачаад харамттай учраас хүний нүүр харж чадахгүй байх вэ хэмээх айдас нь таны хувьд хамгийн том аюул. Та өөрийнхөө нэгэн хэсгийг ингэж далдлах юм бол улам барьцаалтна. Энэ дэлхийн зовлон шаналлыг оршуудаа бүрэн хүлээн авч биеэрээ нэвтрэн гарах боломжийг олох нь таны хамгаалалт. Таны амьдралын хамгийн том нууц бол танд хинээс ч нууц үгүй байх явдал юм. Ер нь би бол маш тийм нууцгүй яг үннээрээ оршихыг хэрмэлцдэг. Сүүлийн үед тэгээд маш их байгальд гарч ганцаараа байхыг хүсдэг болсон. Энэ нь бол илүү одоо миний мэдрэмжийг өсгөж бас тийм чухал зүйл рүү чиглүүлж байгаа юм байна. За сүүлийн төлөвлөгөр миний зорилго буюу надад дээд сэтгэл ханамж өгдөг зүйл юу вэ гэж байна. Таны амьдралаар хүний хувьслын нэг хэсэг биелэхийг хүсэж байна. Та ямар нэг хувь хүний амжилт гарах гэж энд ирээгүй. Хэдийгээр та олон гайхалтай амжилтуудыг гаргасан байлаач тэдгээр нь дангаараа танд жинхэнэ зорилгын мэдрэмжийг өгөхгүй. Та бол ирээдүйн төрөлтөн бөгөөд дотооддоо ирээдүйн үрийг тээж яваа хүн юм. Хүн төрлөختний төлөвх таны үйлчлэл юу ч байсан гаднаасаа өчүүхэн харагдсан ч хамаагүй цаг хугацааны хэрээр асар хурдцтай өсөх болно. Хувь хүний чадлаас хулд авсан үйл явдал, харилцаануудыг зохион байгуулах нь таны дуудлага. Таны мөрөөдөл хэтэрхий том учир нэг амьдралтаа бүрэн биелүүлэх боломжгүй гэдгийг та мэднэ. Иймд таны жинхэнэ ажил бол бусдад илүү үр дүнтэй, амархан нэгдэхт нь туслах явдал. Ингэснээр та хувь хүн гэхээсээ илүү хамтын хүсэл эрмэлзэл болох ирээдүйн суурийг тавьж өгнө. Та ирээдүйд бүрэлдэх дэлхийн дүр төрхийн нэг хэсгийг атгаж төрсөн тул өөрийнхөө барьж авсан нэгэн хэсгийг ажил болгон нэвтрүүлэх нь таны жинхэнэ зорилго. Ирээдүйд тэр юу болох нь таны энэ насны ганц амьдралаас авсан зүйл бөгөөд энэ танд баяр баясгалан авчрах учиртай. За энэ бол бүр маш том утга учирыг надад өглөө. Ерөнхийдөө ингэж миний туулсан юмуд яг л энд гараад байгаа байхгүй юу? Яг өөрийнхөө ганцаараа гарах амжилтыг би амжилт гэж боддгоо. Өшөө илүү том зорилго байгаа юм шиг санагддаг. Үүнийхөө төлөө би яг одоо бодож байгаа тэр зүйлээ зөрөгтэй хийх ёстой юм шиг тийм мэдрэмж төрж байна. За өөрийнхөө төрсөн сар өдөр цаг тэр мэндэлсэн өдрийн заяа төргийн дагах энэ мэдээллийг олж унших надад маш гоё санагдлаа. Та бүхэн ч гэсэн өөрийнхөө мэдээллээр энэхүү ховор нандин таны оюун санааг сэрэх тэр мэдээллийг олж уншаарай. Өөрийгөө илүү олж нээж, дотоод руугаа өнгөж, илүү амьдралынхаа утга учирыг гүн олж, зөрөгтэй алхам хийгээрэй. За баярлалаа.